Сайн байцгаана уу? Ээжийн мөлөнгө үзэж байгаа та бүхэндээ энэ хорон мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрөх талаарх зөвлөгөө өгье гэж бодлоо. Ялангуяа сул талаа. За эхлээд та бүхэн мань нэг цаас гаргачих. Цаас бол аваад өөрийнхөө болохыг хүсдэг нэг хүнийг бодоорой. Тэгээд тэр хүнийхээ эерэг тал, сул талыг бичээрэй. Сайн тал, муу тал гэсэн үг шүү дээ. За та бүхэн бичиж байгаарай. Би та бүхэндээ хугацаа өгье. За би та бүхэндээ яагаад ингэж бичүүлээд яг одоо хийгээрэй гэдээ аав гэх юм бол хүн сонсоод өнгөрөхөөр юм мартдаг. Харин өөрийнхөө биедээ яг үйлдэл хийх юм бол түүнийг маш сайн ойлгож тэг дараа нь хийхэд улам үр дүнтэй байдаг шүү. Тийм учраас би та бүхээрээ заавал биеэртээ нэг үйлдүүлээд байгаа шүү. За та бүхэн нэг 2-3 цаан чанар хахад л болно. За би та хүртэл тоолъё. 1 2 3 4 5. За та бүхэн одоо цаасаа ажиглаарай. Эерэг тал, сул талыг бичсэн тийм. За эерэг тал нь таны болохыг хүсдэг болохоор дээж ойлгомжтой. Энэ зан чанарууд танд бас байж магадгүй. Сул талын таараарай. За энэ сул талууд бол таны дотор байгаа сул тал гэсэн үг шүү. Яагаад гэх юм бол хүн бусдын сул талыг маш сайн хардаг. Яагаад гэх юм бол тэр сул талууд таны дотор өөрийнхөө дотор байдаг сул талууд болохоор маш сайн хардаг байгаа шүү. Бусдын сул талыг сайн хараад байна. Тэр сул талууд танд байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр цаасан дээр бичсэн байгаа сул талууд бол таны сул талууд гэсэн үг. Тэгэхээр та өөрөө одоо сул талуудыг мэдэж авсан уу? За одоо үнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. За магадгүй таны тархитаа үгүй би хүн биш шүү дээ гэд. Нөгөө нэг өөртөө нэг дүр бүтээгээд тэрийг ингээ хайрцагцсан байж магадгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Тэгвэл та эхлээд өөртөө би за жишээ. За залах уу гэж бичсэн байж лээ. Би өөрийнхөө залах уу зан чанарыг энэ сул талаа би хүлээн зөвшөөрч байна гэд өөртөө хэлээрэй. Хэлэх бол маш үр дүнтэй. Яа тэгвэл би үнийгээ хүлээн зөвшөөрч байна гэж баталж байна гэсэн үг. Тэгэхээр би өөрийнхөө залах уу гэдгийг сул талыг хүлээн зөвшөөрч гээ хүлээн зөвшөөрч. Тэгэхээр таны бие чинь ингээд баг зэрэг тайвшир. Тархич нь яг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн өөртөө ингээд хэлчих. Харин одоо би өөрийнхөө залах уу залах уу гэдэг зан чанараа явуулж байна. Тавьж явуулж байна. Харин би өөртөө өөрийнхөө ажилсаг зан чанарыг сайн талаа бий болгож байна гэж өөртөө нэг хэлээд үз. Тэр зан чанараа хүлээн зөвшөөрлөө. Тэрийгэ тавьж явууллаа. Одоо харин эсрэг нөгөө эсрэг сайн талыг би өөртөө бий болгож байна гэж өөртөө хэлчих. Ингээд нэг хэлсэн байхад окей. Харин одоо би ажилсаг хичээнгүй гэдэг батламж өгс аффирмашн өгүүдийг та өдөр болгон хүртэл хэлнэ. Яагаад өдөр болгон хэлвэ гэж байгаа гэхээр нөгөө хотлоогийн юм тавтал үнэн болдог гэдэг шиг яг тэрэн шиг далд ухамсартаа та хэлээл өөртөө бий болгоод тэр үйлдэлийг өөрөөсөө гаргана гэсэн үг байхгүй. Тэгэхээр та өглөө босоод толинд харж байгаа, толын юм харж байгаа, яг өөрийнхөө өнөд рүү харж байгаа. Би ажилсаг хичээнгүй. Би үзэсгэлэнтэй. Би өөртөө итгэлтэй. Гэл хэлээтэй. Ойролцоогоор 3 удаа хэлтэй. Өглөө 3, өдөр дахиад 6, орой 9. Ингээл хэлээтэй. Та тогтмол өдөр болгоо хийгээтэй. Яг ингээд 40 хоногийн дараа та үр дүнгүн шууд мэдрэнэ. Та бүр ингээд улам өөртөө итгэлтэй болсон байна. Нөгөө сул талууд нь байхгүй болсон. Харин эсрэгээр та өөрийнхөө тархинд мэдээллийнхаа далд ухамсарт програмчлаад тэрийг хатгалж байгаа учраас та харин өөртөө итгэлтэй, ажилсаг хичээнгүй, үзэсгэлэнтэй болсон байна. Энэ бол маш үр дүнтэй арга шүү. Өглөө, өдөр, орой 3, 6, 9. Өглөө 3, өдөр 6, орой 9. Ингээд хэлээдэй. Өөртөө итгэлтэйгээр бүр ингээд инээж агаад бүр худлаач хамаагүй инээмсгэл заяа талны үнэ харж байгаа. Би өөртөө итгэлтэй, би үзэсгэлэнтэй гэл хэлээдэй. Тэгээд 40 хоногийн дараа та өөртөө ингээ хараарай. Та маш гайх болно. Таны нөгөө сул тал байхгүй болсон байна. Та харин улам өөртөө итгэлтэй үзэсгэлэнтэй болсон байх болно. Ингээд та бүхэн нөгөө
сул талыг хүлээн зөвшөөрлөө. Тэрийгэ тавьж явууллаа. Эрэг чанаруудыг өөртөө суулгалаа. Тэрийгэ тавцаж хэлсээр та өөртөө бий болгож даалт ухамсартаа суулгаснаа та тийм болно гэсэн үг байна. Ингээл өөрийгөө хүлээн зөвшөөр. Ийм амархан баахан та бүхэн минь хэрэгжүүлээд үзээрэй. Окей, өнөөдрийн дугаар маань ингээд дуслаа. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.